За сайн байцгаана уу? I Care a Lot гэдэг подкастын маань эхний дугаарт тавтай морил. За тэгээд шинээр подкаст эхлүүлж байгаа I Care a Lot гэд тэгээд эхний дугаар юм чинь яагаад н подкастыг эхлүүлэх болсон бэ гэдгийг хуваалцъя гэж бодож байна. Мэдээж I Care a Lot гэдэг маань л тэрхээр 2020 онд юм кино гарсан байдаг мэдж байгаа хүмүүс байгаах. Яг тэр киноны утгатай болол нэг холбоотой биш л дээ. Мэдээж гол дүрийн жүжигчин болох Rosamund Pike чинь кинонд дуртай жүжиглэлт мундаг байсан. Киноноос илүүтэйгээр тэр нэр нь надад айгүй их таалагдсан гэх юм уу? I Care a Lot нэг л тийм надад татан санагдсан үг байж байгаад 6 жилийн дараа ингээ подкастын гарчиг болж байна. Тэгээ яагаад энэ подкастыг эхлүүлэх болсон бэ гэхээр би өөрийнхөө YouTube хуудасаараа болол ихэвчлэн шинжлэх ухаанд суурилсан мэдээллүүдийг дамжуулах ургийг үздэг байсан. Буюу өөрийнхөө үзэл бодлыг ярихаас илүүтэйгээр судалгаанд суурилсан зүйлүүдийг гадаад хэл дээр байдаг ч юм уу, намн дээр гардаг ч юм уу тэр зүйлүүдийг илүү дамжуулах anchoring ургийг үздэг байсан бол энэ подкастаараа дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж бодсон юм. Миний хувьд л тэрхээрээ яг хав та нар миний бичлэгүүдийг үзээд намайг айгүй тийм тайван, дэлгөөхөн хүн байдаг гэж боддог гэж магадгүй. Гэхдээ би ер нь бол айлын том учраас нэг тийм эргэн тойрныхоо хүмүүсийг нэг тийм хамгаалах гэдэг, зөвлөхөөд байдаг, заах гэдэг нэг тийм юм байдаг. Яг хав тэр нэг тийм муугар гэсэн үг биш л дээ. Энэ дээр бол айлын томууд бол айгүй тийм дутуу үнэлэгддэг юм шиг санагддаг шүү. Загнаад байдаг чи ингэчтэй гэж ингээд зөвлөөд байдаг нь л тэрхээрээ ер нь л эргэн тойрныхоо хүмүүсийг сайн сайхан яваасаа гэж care хийж байгаа буюу халамжилж байгаа нэг илэрхийлэмж юм болов гэж боддог. Тэгээ би ер нь л өөрийгөө бол ууртай ихч гэдэг тийм ангил руу хийсэн байдгийн. Тэгээ миний хувьд гэх юм бол би шудраг бус зүйл харах юм бол ерөөсөө тийм чимээгүй чаддгүй төрлийн хүүхэд байсан багасаа эхлээд хэрвээ манай ангийн багш амар нэг муухай бус шудраг бус юм шиг юм хийсэн ч юм үйлдэл хийсэн ч юм санагдах юм бол би яасан ч өөрийнхөө үгийг хэлдэг. Цаашаа нийгмийн ажилтнанд руу ордог гэсэн ч захирал руу ордог гэсэн ч өөрийнхөө үзэл бодлыг хэлжээд санаа амардаг. Тэгээ тэрэндээ онсон ч вэ, алдсан ч вэ. Ерөнхийдөө тийм чимээгүй байж чаддгүй төрлийн хүн байхгүй юу? Тийм учраас магадгүй айлын том болохоор эргэн тойрны хүмүүстэй ингэж зөвлөгөө өгч санаа тавьж байгаараа өөрийнхөө үнцнийг мэдэрдэг гэх юм уу. Тэгжээж би ингээд үнцэнтэй юм шиг санагдаад азаргалтай болдог тийм төрлийн хүн байж магадгүй. Угаасаа бидний хийдэг үйлдэл явж бүгд өөрөө өөрсдийнх нь төлөө байдаг штэ тийм учраас би нэг нийгмийн сайн сайханд санаа тавьсандаа ингэж хэлж байгаагаас гадна эргэн тойрныхоо хүмүүстэй ингэж үнцэнтэй энийг мэдчихсэн, ингэчээсээ тэгчээсээ гэсэн манд буцаагаад надад ч гэсэн айгүй гоё мэдрэмж төрүүлдэг учраас энийг яг энэ зан чанараа илүү гаргасан подкаст эхлүүлье гэж бодсон юм. Тэгээ айгүй хорт интро болчих шиг боллоо. Тэгээ өнөөдөр бүгдээрээ юуны талаар ярих вэ гэхээр Instagram-аар миний хамгийн түрүүн unfollow хийх төрлийн инфлюенсерүүд гэх юм бол 7 хоногт 5 кг асъя. Ингэж би туранхай байдаг. Ингэж би хоолны туршлаа алга болгодог. Гэх мэдчлэн турах талаар ялангуяа эрүүл бусаар турах талаар ярьдаг энэ төрлийн инфлюенсерүүдийг бол би шууд unfollow хийдэг. Энэ инфлюенсерүүд зөвхөн гадаад төрхний талаар нэг beauty ярьсан тийм хөнгөн зүйлүүдийн талаар ярьж байгаа биш. Цаашлаад нийгмийн ганц эмэгтэй хүмүүсийн талаар яриаггүй нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж байгаа. 9-өөс 11 настай хүүхдүүдийн 46% нь заримдаа эсвэл ихэнх хугацаанд тэглэн барьдаг гэсэн судалгаа байна. Тэгэд энэ сэдв яагаад надад айгүй юмзэг санагддаг вэ гэхээр би ч гэсэндээ энэ өсвөр насны хүүхдүүдийн дунд байсан үе байсан. Би олоход өөрийгөө eating disorder буюу идэх хэмжээтэй байсан гэж тухай үед тодорхойлоод байдаг юм. Тэгээд энэ ханаас эхлэлтэй вэ гэхээр би яг сандаг 11 юм уу 13 настай байсан байх ямар тааш тэр үеийн хооронд би ингээд зургтаа үзээ гэртээ хөвтчихсэн чинь оддын ан дөрөд гарч байсан аахгүй. Оддын ан гарч байсан чинь тэн чинь нэг солонгос турах талаар ярьдаг нэг эмэгтэй гарч ирээд ингэж турдаг, ингэж тасгал хийдэг. Ингийн бол юм гоё биетэй байдаг энэ төр гэдэг тийм зүйлүүдийн талаар яриад анх удаа би туранхай байх хэрэгтэй байна гэдэг тийм бодлооч байсан. Манай гэр бүлийн үднээс бол намайг туранхай байх хэрэгтэй, ингэх хэрэгтэй энэ гэдэг тийм нэг талаар ярьж байгаагүй ч гэсэндээ би хамгийн анхны тэр мэдрэмжээ нийгмээс тэгж авч байсан байна. Тэгээ би 13 настай хүүхэд тасгал хийж эхэлсэн. Тэгээд надад мэдээж миний биений хувьд болоод ирэхээр амархан таргалдаг ер нь гоё таацгэр айгу тийм өргөн тийм биений хэлбэртэй тийм тэр эсгийг айгу нарийнхан байх хэрэгтэй гэж бодоод миний гоё бүдүүн байна гэж боддог. Тэгээд айгу их биенээс ичдэг. Би гарсан өмс чаддгүй 13 настай хөхөд штэ тийм. Тэгээ би 8 дугаар ангид байхдаа 4 цагаас хойш юу ч идэхгүй тэгж дэглэм барьж удажсэн. Тэгээ би нилээн турж ирснээгаа болсон. Тэгээ миний бэлхүүс бүр нилээн нарийнхан болоод манай найзууд хүртэл ажиглаж ирснийг сандаг. Тэгээ 4 цагаас хойш юу ч идэхгүй маань бүр цаашаа үргэлжлээд яасан гэж бодож байна. Би нэг удаа жоохон махтаа штэ тийм нэг удаа 7 хоног тасралтгүй ямар ч мах идэггүй.
ямар ч мах идээгүй зөвхөн ногоо идээд тэр дэглэмийг ханаас сонсноо л мэдгүй. Одоо интернет дээр өндөгний дэглэм яасан гэдэг дэглэм үдээдэг шүү дээ. Тийм дэглэм бариад би 7 хоног бол ерөөсөө мах идээгүй. Гэхдээ тэр дэглэм маань бол ингэж жижиг сажиг ингэж үргэлжилсээр л байсан. Тэгээд энэ маань ахлах сургуульд ирэхэд 10 дугаар ангидаа би сарын тэмдгээ 6 сарын туршаалцсан. Энэ маань бол миний хувьд тэр олон нөгөө нэг биний бодисын сэлцөөгөө байнга нааш тийшээ дошоо болгоод ингэжсэн тэр дэглэмтэй маань холбоотой болов гэж боддгийн. Тэгээд тэр үеэс эхлээд гайхаж яг тэр үед бол мэдгүй шүү дээ. Яагаад миний одоо биний юм алга болчих, орчин сэлгэцнээс болсон уу, хоол сэлгэцнээс болсон уу, юу болсон бэ гэд бодоод тэгээ сүүлд нь учрыг нь болсон нь бол мэдээж миний хоолтой холбоотой байсан. Хоолтой харилцаатай маань холбоотой байсан. Тийм ч учраас миний хувьд бол буцаагаад нөгөөдгнөөс одоо эдгэрсэн гэж болоод өөрийгөө үздэг. Гэхдээ мэдээж л эмэгтэй хүн болсон болохоор ялангуяа одоо сүүлийн Instagram, social media дээр өөрийгөө ингэж харуулж байгаа учраас бол conscious гэж ярьдаг ч тийм ингэж өөрийгөө бол байнгын ажиглаж байхын хувьд бол ажигладаг. Гэхдээ миний хувьд бол яг тэр байсан үешгээ бол тэмтгүүлийн ингэж туранхай байдлыг ингэж хүсэмжилдэг тийм байхаа болчихсон байгаа юм. Яг энэ төрлийн инфлюенсеруудыг хараад 7 хоногт та нар тийм мэдээ 5 кг төр 10 кг төр мэдээж турч болно шүү дээ. Мэдээж турах амархан шүү дээ. Юу ч идэхгүй байх юм бол мэдээж турах нь ойлгомжтой. Гэхдээ бид нар турж гинэ юу ч идэхгүй байна гэдэг маань юу гэсэн үг вэ гэдэг чинь эн чинь байгалийнхаа зам ёсоор болж байгаа зүйл биш учраас би эрдэс бодисоо алдчихдаг. Бид нэр өөхөө биш булчингаа алдчихдаг. Бид нар улам сул дараа болж идэг. Урт хугацаанд энэ маань бид маань өвчин болж гарч ирдэг гэдгийг бид нар ойлгох зүйтэй. Тэг хэрвээ энэ төрлийн контент хийдэг те энийг мэдгүй хүмүүс байх юм бол яг мэдгүй байна ч гэж одоо том болсон хүмүүс байхгүй л хальтаа. Гэтэ мэдгүй хүмүүс байх юм бол бас анзаараасаа гэж бодож чинь ингэж хүмүүс нөлөөлдөг шүү. Ялангуяа шүүмжлэх сэтгэлийн хөгжөөгүй байгаа жоохон хүмүүсд бол ингэж нөлөөлдөг байна. Overweight or hit by a car. Wow. And 54% of women said I'd rather be hit by a car. Тэгвэл туранхай байснараа бол бид нар ингэж ашиг хүртдэг юм байна. Тэгвэл хин ингэж туранхай байлгахаас ашиг хүртээд байгаа вэ гэдгийг бид нар айгуу сайн бодгон зүйтэй. Ер нь шүүмжлэх сэтгэлгээтэй байна гэдэг бол альва зүйлийг хараад энэ зүйлийг хийж байгаагаараа хин ашиг хүртэж байгаа юм бэ гэдэг зүйлийн талаар хэрэгцүүлэх нь айгуу зүг байдаг. Тэгэхээр бид нарыг туранхай байлгаж байгаагаар хин ашиг хүртээд байгаа юм бэ гэдэг зүйлийн талаар хэдүүлээ бодох нь шүү дээ. Бид нар бол ашиг хүртэх байгаа шүү дээ. Бид нар туранхай байснараа гой сайхан болох байгаа шүү дээ. Тэгвэл бид нар яагаад энийг хүсэмжлээд байгаа хэн биднийг ингэж туранхай байхыг хүсэмжлүүлээд байгаа юм бэ гэдэг талаар туранхай байх байнга энгийн зүйлээс нь үгүй те эмэгтэй хүний биеийн албар болвол яг л хувцас сэлдэг шиг заримдаа бид нар юм гоё юулээ curvy битэй байх тийм гоё том бүкстэй байх том хөвгтэй байх гоё байгаа бүгдээр хөх бүксөө хийлгсэн чинь одоо буцаагаад яг л хувцас сэлж байгаа юм шиг нөгөө нэг силиконуудаа ахуулаад буцаад ингээ бие нарийнхан болгочихж шүү дээ. Тэгвэл хин эндээс ашиг хүртээд байгаа юм бэ гэж. Эмэгтэй хүн бол амьдралынхаа туршид дор хаяж 9 удаа биенийхэн галбар хэлбэрийг өөрчилдөгөө гэж. Энэ бол яг бид нар байглаас хамаарат хүүхэд төрүүлэхтэй холбоотой байж болох ч гэсэндээ 9 удаа хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэй ч гэсэндээ өөрийнхөө биений хэлбэрийг бол амьдралынхаа туршид 9 удаа өөрчилдөгөө. Бид нар байнгын туурж таргалж байгаа ийм тарихт орж байгаа гэсэн үг. Хэрвээ дэглэм ажилдаг байсан бол бид нарын турах зорилго дээр оршин тогтнож байгаа 297 тэрбум долларын зах зээл оршин тогтнохгүй байсан. Тэгэхээр энэ дээр бүхэл бүтэн зах зээл салбар бидний өөртөө итгэлгүй байгаа байдлаас ашиг хүртэж байна гэсэн үг. Бидний бие чинь бидний гэр орон шүү дээ тий. Гэтэл бидний бие гэр орон биш. Энэ бол тусдаа асуудал юм аа. Энэ бол шийдэх ёстой, байнгын сайжруулах ёстой асуудал юм аа гэж нийгэм биднэрт тийм зүйлийг тулгаж бараа бүтээгдэхүүн зарж байгаагаараа Ozempic гэх мэтчлэн тий бараа бүтээгдэхүүн үйлчлэхэд зарж байгаагаараа ашиг хүртэж байгаа хань. Та нар хэрвээ анзаарсан байх юм бол body positivity гэдэг хөдөлгөөн бол бүр нурж унаад сүүлийн үед гарч байгаа загварын 7 хоногуд дээр тайзан дээрх модельүүд нь 97% нь жижиг арьс мөр өмсдөг модельүүд байсан. Тэгэхээр үүнээс ашиг хүртэж байгаа хүмүүст бол биднэрт ийм байвал гой харагддаг. Энэ бол та нарын шийдэх ёстой, хүрэх ёстой тэр зэгчин юм а гэж бид нарыг шахаж байгаа нь юу биднэрт харуулж байгаа, юу бид нарыг хүсүүлж байгаа вэ гэдгээс харагдаж болж байгаа юм. Хамгийн гол нь энэ дайтууд нь ажилдаггүй. Би айгүй их тэглэн барил тэргийг шантраад байдаг гэсэн шүү дээ. Тэгтэл энэ яагаад үйлчлдэггүй байсан бэ гэдгийг бол миний сэтгэл зүйн хувьд бол өөр асуудал байсан байгаа. Тэрийг би бол буцаад хоолоор тарах гад байсан байгаа даа шүү дээ. Гэтэл би ингээд туранхай болсноор бол миний сэтгэл зүйн асуудал шийдэгдээгүй.
байхад туранхаа байна уу, туранхаа эспиано гэдгээс үл хамааран би сэтгэл хангалуун байж чадахгүй гэсэн үг гэдгийг бол би Insatiable гэдэг тэр киноноос анзаарч байсан. Insatiable гэдэг кино бол ийм 3 бүлэгтэй юм нэг кино байдаг. Би энэ киног үзсэндээ айгүйх баярлдаг байхгүй ялангуяа өсвөр наснд үзсэндээ. Тэр киноны гол дүрийн эмэгтэй айгүй том биетэй эмэгтэй байсан. Тэгээ эмэгтэй байжсэн чинь гинт нэг гэр оронгой хүнд цахиулаад тэгээ эмнэлэгт common дэжсэн тэгээд хоол идэж чадахгүй болохоор гинт турчдаг. Яг тийм байхгүй л тэ гэхдээ гинт тэгээ турчдаг. Тэгээ гинт турсан ч гэсэндээ айгуугаа эмэгтэй болчихж байгаа шүү дээ. Тэгээ тураад тэр чинь мисинг тэмцээнд яваад айгүйх юм бол тийм аа. Тэгээд айгүй гоё тим эмэгтэй болсон ч гэсэндээ тэр хүний дотоод сэтгэл зүйн асуудал шийдэгдээгүй байснаас болоод айгүй галзуу амьдралд нь болдог айгүй солиотой үйлдэлүүд хийдэг. Эцсийн эцэс ч гэсэндээ тэрийг ухаарахгүй байсаар 3 бүлэг яваад тасдаг. Тэгээд би эндээс юг ойлгосон бэ гэхээр яаж ч гоё сайхан болоод яаж ч энэ одоо нийгмийн одоо энэ шийдэл болно, амьдралчин шийдэл болно гэж өгсөн тэр бүтээгдэхүүнүүдийг худалдаж авсан ч гэсэндээ миний асуудал өөр асуудал юм байна. Хэрвээ би тэр асуудлыг шийдэхгүй юм бол ямар ч бараа бүтээгдэхүүн тэрийг надад шийдэж өгөхгүй юм байна гэдэг зүйлийг би ойлгосон юм. Тэгэхээр өөрсдийнхөө дотоод асуудлыг шийдээгүй байхад чиний амьдрал дээр чинь байгаа бүх асуудлууд чинь энэ бүтээгдэхүүн чамд шийдэж өгнө. Туранхай байх юм бол бүх асуудал чинь шийдэгдэнэ гэдэг зүйлийг зах зээл бид нар тулгарч байгаа гэсэн үг байна. Тэгээд бид дайет бол биднэрт үйлчлдэггүй. Тэгэд энэ бидний өөрөө өөртөө итгэлгүй байгаа insecurity гэж ярьдаг шүү дээ. Өөртөө итгэлгүй байгаа байдлаас бол хүмүүс ашиг хүртэж байгаа. Тэрний хохирогч нь бол бид нар болж байгаа. Энэ киног үзээд ухаарсандаа би их баярлалаа. Хэрвээ энийг анзаараагүй хүмүүс байх юм бол бас энэ подкастаар дамжуулан бас нэг удаа хэрэгцүүлээд үзээсэй гэж хүсэж байна. 2023 онд дөөгийн явуулсан судалгаагаар залуу 10 хүндэтмийн 9 гоо сайхантай холбоотой контентийг үзчихсэн. Тэгээд 2 хүн тутмын нэгнийхэн сэтгэл зүйн эрүүл мэндэд бол энэ шууд нөлөөлсөн гэж хариулсан байдаг. Тэгээд анган эмэгтэй хүмүүст гэлтгүй эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ер нь бол eating disorderтэй болдог. За судалгаанаас харах юм бол 25-33% идэх эмгэгтэй хүмүүсийг бол эрэгтэй хүмүүс эзэлдэг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс ч гэсэндээ ийм байх юм бол нийгэм чамайг үнэлнэ. Чи эндээс үнцний мэдрэх хэрэгтэй гэдэг зүйлүүдийг заадаг. Эмэгтэй хүмүүс бол яг би битэйгээ иймэрхүү сэтгэл зүйн эрүүл мэндийн тал дээр бол илүү анхаарал тавьдаг ч гэсэндээ эрэгтэй хүмүүсийн хувьд бол нийгмээс юу гэж ярьдаг вэ гэхээр наа чи асуудал биш. Чиний санаа зовж байгаа зовлт чинь санаа зовж байгаа юм ерөөсөө биш. Энд ерөөсөө битгий анхаар гэдэг тэр сэтгэлдээ санаа зовж байгаа сэтгэл зүйн асуудлыг нь бол нийгмээс дордог. Энэ бол тастаа айгуу том асуудал болоо гэж бодож байна. Энэ талаар эрэгтэй хүмүүс ч гэсэндээ сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар би битэйгээ ярьдаг. Эрэгтэй хүмүүс ч гэсэндээ олон гараасаа гэж бол би боддог. Нийгэм бол эмэгтэйчүүдэд чиний бие бол асуудал гэж зааж байгаа бол эрэгтэй хүмүүст чиний асуудал чинь асуудал биш ээ гэж зааж байна. Ер нь яагаад өөртөө анхаарах, өөрийгөө сайхан болгох, гоё байх, сайхан байх ийм муу зүйл шиг сонсогддог болчихоо. Тэгэхээр туранхай байхыг хичээдэг бүх хүмүүс муу юм уу гэдэг асуулт бол бид нарт үлдэж байна тий. Ер нь бол би ч гэсэн тэгж боддог байсан байхгүй юу? Ер нь 20 нас хүртлээ бол би дасгал хийж өөрийнхөө биед анхаарч байгааг муухай гэж боддог болчихсон. Яагаад гэх юм бол айгуу том eating disorder-оос гарчаад байна шүү дээ. Одоо биндээ би анхаарал тавьчихвал юм бол би энэ бол айгуу муухай юм байна, муу юм байна. Би гаднах appearance-тэй гаднах төрхөөрөө хүмүүст ингэж хүлээн шүрэгдэх гэж оролдож байгаа юм байна. Энэ бол цагийн гарц юм байна гэж боддог тийм бодолтой болчихсон. Тэгээд энэ бодол маань л тэрхээрээ хизээ өөрчлөгдсөн бэ гэхээр Stacy Sims гэдэг хүний подкастыг сонсоод тэгээд дараа нь би номыг нас авч уншижсэн. Тэгээд энэ хүн юу гэж ярьдаг вэ гэхээр эмэгтэй хүн бол жижигхэн эрэгтэй хүн биш ээ гэдэг зүйлийн талаар ярьдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр айгуу сонирхолтой санагдаж магадгүй. Эмэгтэй хүний биеийг судалсан энэ хүн болоод ирэхээр өөрөө тамирчин тэгээд шинэ дэжээлийн шинжлэх ухаанаар холбоор докторантаа хамгаалчихсан юм мундаг хүн байдаг. Тэгээд энэ хүн болоод ирэхээр танарт энэ зургийг харуулж айгуу тийм гоё эрүүл хүчрэг эмэгтэй шиг харагдаж байгаа сте тий. Тэгээд хүний ярианд болохоор юу гэж гардаг вэ гэхээр эмэгтэй хүмүүс бол жижигхэн эрэгтэй хүмүүс биш ээ. Эмэгтэй хүмүүс бол хүчтэй байх хэрэгтэй. Эмэгтэй хүмүүс бол take up space гэж ярьдаг штэ. Эмэгтэй хүмүүс ихцээ эзэлж болно гэдэг зүйлийн талаар ярьдаг. Тэгээд эле туранхай байх зүйлийн талаар ярих юм бол яг үндэ эрт дээр үесээ эхэлж болол эмэгтэй хүмүүсийг submissive буюу тий хүлцэнгүй байх хэрэгтэй, даруй байх хэрэгтэй, жижиг зай эзлэх хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байсан. Тийм ч учраас ер нь эмэгтэй хүмүүсийг жижигхэн байх, туранхай байх, тунайгүй байх гэдэг бол ялцчгүй нийгмээсээ хүлээлгсэн зүйл, системээсээ тийм байгаа гэдгийг бол хэлээ харж байна. Тэгэнгүүт тэр зүйлийг бол бидний нүдийг нэрж харуулж байгаа хүн бол доктор Stacy Sims болов гэж боддгийн. Доктор Stacy Sims-ийн хэлж байгаагаар бол эмэгтэй хүн хүчтэй байх хэрэгтэй, эмэгтэй хүн булчинтай байж болно, эмэгтэй хүн дасгал хийж болно. Бид нар булчинтай байх яагаад чухал вэ гэхээр жишээлбэл миний хувьд л тэгэхээр би дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн байгаа даа шүү дээ. Яг тэр нөгөө нэг муу зүйл гэдэг хардаг тэр харалтаа өөрчлөөд яагаад эхэлсэн бэ гэхээр би энэ хүний подкастыг сонсоод миний бодсон зүйл нь тийштэй. Би хүчтэй баймаар байна. Би 90 настай байхдаа тугу унаад явчихдаг баймаар байна гэдэг тийм бодлоотой орж ирсэн байгаа. Би 90 настай байхдаа, би 100 настай байхдаа хүн хэд наслахыг бол бид нар мэдэхгүй шүү дээ. 30 жилийн өмнө л хүний дундаж наслалт
50 байсан. Одоо бол 80-аад өгч байна. За буруу хэлж магадгүй нэг би таад бичгээр оруулж байна. Тэгээд ингэж хурдан өөрчлөгдөж хаад бидний дундаж наслал ирээдүйд хэд болохыг мэдэхгүй. Гэхдээ тэр үедээ болол би хүчтэй баймаар штэ тий. Би болчонтойгоо баймаар байна. Тэр болохоор миний зорилго. Тэр бол хүн болгоны зорилго байгаасаа гэж үзэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн зорилго. Эмэгтэйчүүдийн тасгал хийдэг эмэгтэйчүүдийн 5-1 л зөвхөн хүндчин өргөж тасгал хийдэг гэж байна. Эмэгтэй хүмүүс цай эзэлж болно, хүчтэй байж болно гэдэг зүйлийн талаар ярьж өгсөн доктор Стейси Симс бол би маш их баярлдаг. Нийгмээс яагаад эмэгтэй хүмүүсийг туранхай байхыг шаарддаг? Хүчтэй, боловсралтай эмэгтэй хүн тэр $297 тэрбумын зах зээлд амархан орохгүй шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүмүүсийг илүү туранхай байгаасай, илүү өөртөө итгэлгүй байгаасай гэж хүсдэг. Энэ подкастыг сонсоод шууд хийж болох зүйлүүд юу вэ гэхээр үзээд өөрийгөө нэтгэлгүй болгодог, бодит биш юм шиг амьдралыг сурталчилдаг тийм хүмүүсийг unfollow хийхийг бол уриалж байна. Тийм инфлюенсерүүд байх юм бол бүгдийг unfollow хийгээсэй гэж бодож байна. Өөрсдийнхөө сэтгцийн эрүүл мэндийг бодоод тэгээд мэдээж түрүүний ярьсанчлан өөрсдийнхөө биеийг хөдөлгөөсэй гэж хүсэж байна. Ямарваа нэгэн дасгал ялангуяа хүнд юм өргөдөг дасгал тий өөрийнхөө булчингаа хөгжүүлэх дасгалыг хийгээсэй гэж бодож байна. Миний нэг тэрэн дээрээс нэг бичлэг байдаг. Тэр хуучны бичлэг болохоор жоохон чанаргүй ч гэсэндээ бас хэрэг болж магадгүй гэж байна. Дөнгөж дасгал хийж эхлэж байгаа болол тэр бичлэгийг үзээрэй. Хүндийн өргөж эхлээрэй. Булчинтай байгаарай. Бид нар том хэмжээ эзэлж болно. Хүн болгоны биений хэмжээ өөр. Ялангуяа монгол хүний биений хэмжээтэй бид нар ч хүүтэнд өссөн хүмүүс чинь яаж Азийн ялангуяа зүүн Азийн орнуудын жижигхэн эмэгтэйчүүдийн beauty стандартыг давхавтай тийм үстэй. Бидний бие тамтай, яс тамтай, багасаа махадж өссөн ийм эмэгтэй хүмүүс өөрийнхөө биеинд итгэлтэй байгаасаа гэж үзэж байна. Бидний бие бол бид нарыг тодорхойлогч, бидний үнцнийг тодорхойлох зүйл биш. Бидний гэр юм аа. Бид нарыг урт насалж байхад туслах бидний нэг хэсэг асуудал юусоо биш. Бидний биений нэг хэсэг гэж бодоод биегээ хайрлаасай. Хайрлан гэдэг нь юу ч ихгүй байх гэсэн үг юусоо биш. Түүнийгээ тордоосой гэрээ бид нар байнга цэвэрлдэг шиг өөрийнхөө биеийг ч гэсэндээ байнга тордож эрүүл байлгаасай. Заавал жимд очивол янз бүрийн нөгөө нэг membership энэ аваад хийгээсэй гэсэн үг биш. Гараадгүй ч болно ч тийм. Гэхдээ бид нар суниад сурч болно. Та нар дэлхийн эмэгтэй хүмүүсийн 10% л суниад чаддаг гэж мэдэх үү? Тийм сонирхолтой тав байдаг. Тэгэхээр бид нар гэртээ сониаж болж байна гэх мэтчлэнгээр хүчтэй болоосай гэж хүсэж байна. Тэгээд хамгийн сүүлд нь өөрөөсөө би 20 жилийн дараа, би 30 жилийн дараа ямар биетэй байхыг хүсэж байгаа юм бэ гэж суугаасай гэж хүсэж байна. Би айгүй тийм extreme бүр ингээд айгүй тийм хүн дэглэмтэй байж үзсэн учраас яг мэдчихэв. Тэгэхээр дэглэмтэй байх үед маш туранхай байх үед бол би маш сул дорой санагддаг, айгүй хүчгүй санагддаг. Тэгээд тийм үеүдэд болол ялцчгүй толгойч гэсэн температур ажилдаггүй. Одоо болол би хамгийн эрүүл чин дээрээ байгаа. Өдөр болгон би айгүй эрч хүчтэй эрүүлэр сэрдэг. Хаачаач гүсэнгүү чадах юм шиг санагддаг. Ийм байгаадаа болол би айгүй сэтгэл хангалуун байгаа. Тийм учраас та нар ч гэсэндээ би яг 20 жилийн дараа миний бие ямар байгаасай гэж хүсэж байна вэ гэдэг зүйл рүү чиглээсэй гэж хүсэж байна. Хэрвээ хоолтой эрүүл бас харилцаатай болчихсон байх юм бол түүнийг бичиж тэмдэглээд яг энэ юунаас гаралтай юм бэ? Яагаад надад ийм бодол үүсчих вэ гэдгийг бас тунгаагаасай хит их ийм рекламанд орчвоо гэдэг зүйлийг бас тунгаагаасай гэж хүсэж байна. Хэрвээ та нар ч гэсэндээ адилхан бодолтой байгаад яг нэг ста бодож исэн юм ирчлээ даа гэж бодож байх юм бол бас коммент сект өөрсдийнхөө сэтгэлээ хуваалцаарай. Тэгээ би та нарыг угаасаа ухаалаг гэдэгт итгэж юм. Заримдаа би ч гэсэндээ өөрийн мэдлэгээ зар сурталчилгаанд орсон нийгмээс хийж байгаа шахалт дарамт нь орчихсон байдаг бол анзаардаг. Тэгэхээр энэ бол хүн болгонд тааралдаг зүйл болов гэж бодож байна. Гэтэл энэ бүхэн бол маш тийм шүүмжлэлтэйгээр ухаалгаар хандах нь зүйтэй болов гэж бодож байна. Гаднаас нэг алхам хоошлоод нэрээ юу болоод байна гэж хараасаа гэж хүсэж байна. Бүгдээ дараагийнхаа подкастаар уулзцгаая.